that government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Тэгэхээр Британий зүгээс Украин улсад цэнхийг сахиулах зорилгоор цэргээ оруулах асуудлыг бол хамгийн анх 2 дугаар сарын 17-ны өдөр Британий ерөнхий сайд Keir Starmer бол анх ярьж эхэлсэн байгаа. За түүний энэхүү гаргасан санаа буюу цэнхийг сахиулах зорилгоор Европын холбооны 30 мянган цэргийг энэ Украинд оруулах асуудлыг Франц улсын ерөнхийлөгч Emmanuel Macron ерөнхийдөө бол дэмжсэн байр суурьтай байгаа юм. За одоо энэ асуудал ингээд ерөнхийдөө Европ парламентын түвшинд бол хэвлэгдэж байна гэж бол ойлгож болно. Гэхдээ Европын улс орнууд хэрвээ Украинд цэргээ эвгээвэл энэ нь эсэргээрээ дайны нөхцөл байдлыг улам хурцдгаж Орос Украины дайны хамрах цар хүрээг бол огцом нэмэгдүүлэх асар өндөр эрсдэлтэй цаашлаад дэлхийн нийтийг хүн төрөлхтний 3 дугаар дайнтай золгуулж мэдэх эрсдэлтэй алхам болж харагдаж байна. Иймээс Европын холбооны улс орнуудын байр суурь энэхүү асуудал дээр хараахан нэгдэж өгөөгүй байгаа юм. За тухайлбал Балканы хойгт орших Европын холбооны гишүүн орнууд болон Итали улсууд эсэргүүцсэн байр суурьтай байгаа. За эдгээр эсэргүүцэж буй улсууд дайныг зогсоохын тулд цэрэг илгээх бус харин яриа хэвлэлцээрийн замаар шийдэх нь аль талдаа илүү ашигтай гэж үзэж байна. Тэгэхээр өнөөдрийн дугаараар британчууд яагаад Украины нутагт цэргээ ингэж ихээр оруулахыг хүсээд байна? За энэхүү цэргээ оруулснаар Британд чухам ямар давуу талууд үүсгэх ийм нөхцөл байдал бүрдэх боломжтой байгаа талаар за мөн хэрвээ Европын холбооны цэргүүд Украинд орвол за дэлхийн нийтийг хамарсан ямар томоохон мөргөлдөөн эсвэл эрсдлүүд үүсэж болох боломжтой талаар ярилцах болно. Хүссэн бүхнээ Хятадаас үйлдвэрээс нь шууд захиалаад авах боломжтой Shopee Hub цэгийн сайтыг та бүхэндээ танилцуулж байна. Та Хятадаас 80 сая үйлдвэрийн бараанаас бөөнд нь хамгийн хямд, хамгийн найдвартайгаар StorePay-ийн хувааж төлөх нөхцлөөр захиалаад гэртээ хөргүүлэн аваарай. Shopee Hub цэг. Тэгэхээр Европын холбооны зүгээс Украинд цэрэг илгээх асуудал яригдаж эхлэхдээ зэрэгцээд Украины ерөнхийлөгч Володимир Зеленский Европын улс орнуудад хандаж Европ төв зэвсгийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэн даруй нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар уриалсан юм. Мөн Британий ерөнхий сайд Keir Starmer Украинд цэрэг илгээх асуудал дээр Европын холбооны бүх улс орнуудаас хамгийн идэвхтэй санаачлаг гаргаж бусдыгаа уриалж байгаа улс яг болоод байна. За гэхдээ яг яагаад британчууд Украинд цэргээ илгээхийг хамгийн ихээр сонирхоод байна? За үүнээс ямар ашиг хүртэх болоод ингээд байгаа нь олон нийтийн гайхширлыг ихээр төрүүлээд байгаа юм. За үүнд бол шуудхан хариулахад бол арай эрт байгаа боловч ерөнхийдөө ажиглагчдын зүгээс бол хэд хэдэн таамаглалуудыг дэвшүүлээд байна. Тодорхойлбол дэлхийн 2 дугаар дайнаас өмнө Британий эзэнт гүрэн дэлхийн хамгийн хүчирхэг улс орнуудын нэг байсан. За 2 дугаар дайны төгсгөл болсон Яалтын баг хурлаар хүртэл Британий ерөнхий сайд Winston Churchill нь дэлхийн шин дэг журмыг хэлэлцэж дэлхийн газрын зургийг шинээр зурах асуудал дээр тухайн үеийн 2 их гүрэн болох Зөвлөлт холбоот улс Америк нэгдсэн улсын удирдагчтай уулзсан ярилцаж байсан түүхтэй. Гэвч харамсалтай нь 2 дугаар дайны дараагаар Британий сүр хүч нүр нөлөө улам бүр багассаар өнөөдөр их гүрний байр сууриа бол хэдийнэ автаж нөлөөгөөрөө бол Франц болон Герман зэрэг улсуудаас ч доогуур байр сууринд очоод байгаа. За иймд Британий засгийн газар Украинд цэрэг оруулахаар амбицлж байгаа хамгийн ихний шалтгааныг бол ерөнхийдөө Их Британи нь өнөөдөр ч гэсэн Европ төвийн аюулгүй байдлын тэргүүлэгч хүч хэвээр байгаа гэдгийг бүс нутаг болон дэлхийн нийтэд харуулахаар зорж байна гэж харагдаж байгаа юм. Мөн мэдээж хэрэг үүн дээр нэмээд Европын холбооны улсуудын Америк нэгдсэн улстай харилцах харилцаанд хүчний тэнцвэрийг бас бий болгохоор амбицлж байгаа явдал. За мөн үүн дээр нэмээд Британи НАТОгийн улс орнуудын дотор лидерийн байр сууриа баталгаажуулах алхам гэж бас харж байна. За нэг ёсондоо бол Британи нь өөрсдийгөө хүчрхэг хэвээр байгаа. За бид бас гол тоглогч шүү. Биднийг нэг их басамжилж үл тоох шаардлагагүй шүү гэсэн анхааруулах мессежийг өгч бүс нутгийн хэмжээнд амбицлж байна гэж нэг талаас нь бол харж болохоор байна. Тэгвэл нөгөө нэг талаас нь харвал Украины дайн мэдээж хэрэг хизээ нэгэн цагт бол дуусна, энэ бол үнэн. За харин Украины дайн дууссаны дараагаар Украины сэргээн босголтын ажил бол өрнөж таарна. Тэгвэл Британи нь дайны дараах Украин улсад өөрсдийн нөлөөг гүн бат бэхжүүлэн
суулгаж, шинэ Украин улсад бол гол тоглогч болохын тулд одооноос хөдөлж эхэлж байна гэж бас харах үнцэг байгаа юм. Хэрвээ ингэж чадсан тохиолдолд Британи нь хар тэнгис орчмын орнууд болон зүүн Европод өөрсдийнхөө улс төр болон эдийн засаг геополитикийн нөлөөллөнд тэлэх бүрэн боломж бол бүрдэнэ. За эргээд их гүрэн болох боломжтой болно гэсэн үг. За мөн Дайны дараагаар Орос болон Британий хоорондын харилцаанд бол Оростой адил эсвэл магадгүй Оросоос давуу байр суурьтайгаар харилцах боломж бас бүрдэгч мэдэх юм. За эдгээр дээр нэмээд бас нэгэн сонирхолтой үнцэг байгаа нь Британий эзэнт гүрэн эртнээсээ цэргийн мэргэжилтнүүд, цэргийн офицер ахлагчдыг бол маш өндөр түвшинд бол бэлтгэсээр ирсэн эртний асар их уламжлалтай нэр хүндтэй улс юм. За иймээс Британий зэвсэгт хүчин Украины асуудалд манлайлан оролцож эхэлснээр Британий армийн түүхэн нэр хүнд сэргэж дэлхийн нийтэд өөрсдийн цэргийн сүр хүчийг бол дахин тодруулах боломж бүрдэнэ гэсэн таамаг байна. Мөн мэдээж хэрэг үүнийгээ дагаад бол цэргийн технологи болон зэвсгийн экспортын хувьд цоо шин мөн асар том зах зээлүүд нээгдэж зэвсгийн 8-ны гол тоглогч болж асар их ашиг хийх боломж үүнийгээ дагаад үүсгээр харагдаж байна. За тэгвэл үүнтэй залгуулад мэдээж хэрэг бас эдийн засгийн зарим ашиг сонирхлыг бас дурдахгүй өнгөрч болохгүй. Тэгэхээр манай сувгийн зүгээс хамтран ажиллагч байгууллага болох Австрийн хууль зүйн товч байгаа та бүхэндээ танилцуулж байна. Хэрвээ танд болон таны аж ахуй нэгж компанид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн тусламж зөвлөгөө хэрэг болвол Австрийн хууль зүйн товчонд хандаарай. Та дэлгэрэнгүй мэдээллийг доор сэтгэгдэл хэсэгт байгаа Facebook-ийн линк хаягаар норж сонирхоорой. Одооноос буюу эртнээс британчууд Украины асуудалд оролцож бүх зүйлс үнэхээр британчуудын хүслийн дагуу хэрвээ өрнөвөл Дайны дараах Украин орны сэргээн босголтын төслүүд, барилга, инженерчлэл, эрчим хүч тээвэр гээд асар их бизнесийн салбарт Британий шууд хөрөнгө оруулалт орох үүдийг бол нээж өгнө. За харин энэ бүх нь эргээд урт хугацаанд Британд бол эдийн засгийн хувьд асар их ашиг өгөхөөс гадна тус улс нь бол Европ дахь геостратегийн нөлөө бүхий улс болох боломж бүрдэх юм а. Харин эцэст нь гэвэл бол дотоодын улс төрийн амбиц бас явагдаж байгаа нь бараг ойлгомжтой. Сүүлийн жилүүдэд дэлхийн нийтээр амбицлог удирдагчийн дүр төрхтэй улс төрчдөд бол ихээр татагдах болсон. За иймээс Британий ерөнхий сайд Keir Starmer Дайны талаар зоригтой дуугарч манлайлагч байр суурьтайгаар оролцох аваас Британий ард иргэдийн дунд төдийгүй олон улсын тавцанд хүртэл шийдэмгий удирдагч манлайлагч гэсэн имижтэй болж дараагийн сонгуульд мөн ялалт байгуулах боломж нь өснө гэсэн үг. За гэхдээ эдгээрээс гадна өөр маш олон шалтгаанууд мэдээж байгаа. Ардчлалын үнэт зүйл, Оросын хандыг нь хаг дарах хүсэл гэх мэтээр мөн бид бүхний бас сайн мэдэхгүй байгаа нарийн ширийн учир шалтгаанууд ч гэсэн олон байгааг бол та бүхэн ойлгох хэрэгтэй. Тэгвэл харин Их Британий уриалахаар хэрвээ Европын холбоо өөрсдийн цэргийг Украины нутаг дэвсгэрт оруулбал үүнийгээ дагаад ямар томоохон дэлхийн нийтийг хамарсан эрсдлүүд бий болох талаар ярилцъя. За хамгийн эхний мэдээч эрсдэл бол Оросын цэрэг болон Европын цэргүүд бол шууд хоорондоо тулгарч тулалдах магадлал бол маш өндөр хэмжээнд нэмэгдэн гэсэн үг. Ямар нэгэн байдлаар эсвэл магадгүй санамсаргүйгээр ч юм уу тус хоёр орны цэргүүд бол хоорондоо санамсаргүй байдлаар ингэж бие биенийхээ эсрэг гал нээж тулгарах. За эсвэл магадгүй Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путиний зүгээс Европын холбооны цэргүүд Украины нутаг дэвсгэрт орж ирсэн явдлыг шууд Дайны төрөмгийлэл хэмээн үзэж Европын холбооны эсрэг магадгүй цэргийн хүч хэрэглэх байдлаар хатуу арга хэмжээ авахыг бас үүсгэх аргагүй. Учир нь гэвэл Украины Дайны фронт нь бол маш өргөн цар хүрээг бол хамарч байгаа бөгөөд дөрвөн мужийн нутаг дэвсгэрийг бол хамран тулалдаж байгаа. За иймээс ямар нэгэн байдлаар хоёр талын цэргийн хүч санамсаргүйгээр хоорондоо мөргөлдөөнд хүрэх өндөр боломжтой. За эсвэл Оросын холбооны улсын зүгээс бол шууд хариу арга хэмжээ авч Украин дахь НАТОгийн сургалтын баазууд болон бусад цэргийн байгууламжуудад пуужингийн цохилт өгөх эрсдэл бол нэмэгдэнэ. За мөн хамгийн аюултай зүйл гэвэл Оросын холбооны улсын зүгээс цөмийн зэвсгийн анхааруулгыг бол удаа дараа өгөөд байгаа. Тэгвэл Путиний зүгээс цөмийн зэвсгийн анхааруулгыг бүр ноцтой хэмжээнд өгөх, магадгүй нөхцөл байдал буруугаар эргвэл цөмийн цохилт өгөх эрсдэл ч мөн тэр хэмжээгээр нэмэгдэнэ гэсэн үг. Саяхан Оросын холбооны улсын ерөнхийлөгч Владимир Путин өөрсдийн цөмийн номлолоо өөрчилж эх оронд аюул санал хийлэл учирсан тохиолдолд цөмийн зэвсэг хэрэглэх эрхцэн үндсээ бол баталгаажуулсныг бүгдээрээ санаж байгаа байх. За ер нь Европын цэрэг үнэхээр Украины нутагт орж ирвэл бодит байдал дээр хамгийн эрсдэлтэй улсууд нь бол Балтийн тэнгисийн улсууд болон Румыни, Польш зэрэг улсууд болон хувирч таарна. За иймээс Европын холбооны зүгээс дан ганц хий хоосон амбиц бус
Харин дараагийн үүсэх үр дагавруудыг наривчлан тооцоолж байж шийдвэрээ гаргах байхаа. Мөн Европын холбооны цэрэг хэрвээ Украинд орж ирвэл өөр нэгэн дайралт Европын холбооны улсууд руу шууд чиглэж таарна. За тэр бол кибер дайралт юм. Оросын холбооны улсын кибер хүчин маш өндөр хүчин чадалтай, маш сайн хакеруудын бүрэлдэхүүнтэй байдаг. За иймээс Оросын тагнуулын байгууллага болон кибер бүлэглүүд нь бол ерөнхийдөө Европын тогтвортой байдалд хамгийн түрүүнд бол хавдаж эхэлнэ. За тэд Европын холбооны улс орнуудын эрчим хүч, банк санхүү болон харилцаа холбоо дэд бүтцийн системүүдийг бол хакердах магадлал өндөртэй. За үүний улмаас Европын холбооны улс орнуудын дотор тогтворгүй байдал өмөө самун бас дэгдэж мэднэ. Тэгвэл эдгээрээс гадна хамгийн баталгаатай зүйл гэвэл Европын холбооны маш олон улс орнуудад, тухайлбал Франц, Британи, Герман зэрэг улсуудад дайныг зогсоохыг хүсэж буй томоохон улс төрийн бүлэглүүд бол байсаар байгаа. За иймээс тэд цэрэг илгээхийг эсэргүүцсэн хүмүүсийн дэмжлэгийг авснаар Европын холбооны орнуудын дотоодын улс төр тогтворгүй байдал руу гулсан орох магадлал маш өндөр харагдаж байна. За тэдгээр орнуудын ард иргэд эсэргүүцлийн жагсаал хийж засгийн газруудаа шахалт үзүүлж үр дүнд нь дайныг эсэргүүцэж буй улс төрийн хүчнүүд төрийн эрхэнд гарч магадгүй. За үүнээс гадна Европын холбооны улс орнуудын хитвчэнд бас маш хүн дээр тусах нь бол дамжиггүй. Дайн хэрв өргөжвөл Европын эрчим хүчний зах зээл дахин хүнд байдалд орж таарна. Газ, шатхуун, цахилгааны үн бол эрс нэмэгдэнэ. За мөн цэрэг оруулна гэдэг нь өөрөө төсвийн асар их дарамт инфляцийн шин давлгааг бол бий болгож таарна. За үр дүнд нь энгийн иргэдийн амжиргаа буурч нийгмийн бухимдал тэр хэмжээгээр өсөж таарах юм. За харин хамгийн том эрсдэл гэвэл дэлхийн 3 дугаар дайнд дэгдэх бодит аюул гэж ширж болно. За НАТОгийн цэрэг Украинд энхийг сахиулах нэрийн дор туслаж эхэлбэл энэ нь зүгээр нэг бүс нутгийн зөрчил бус харин дэлхийд дахина системийн хямралыг бол үүсгэж таарна гэсэн үг. За улмаар Америк нэгдсэн улс, бүгд найрамдах Хятад ард улс, Турк, Иран зэрэг бүс нутгийн томоохон гол тоглогчид энэхүү дайнд бол татагдан оролцох нөхцөл байдал бүрдэж магадгүй. За үр дүнд нь дэлхийн нийтийн эдийн засаг, хүнсний хомсдол, үүмэн самун зэрэг дайныг дагалдах тоо томшгүй олон хор хохирлууд бол дэгдэх аюул бүрдэнэ гэж ойлгож болно. За иймээс өнөөдөр яригдж байгаа Украинд Европын холбоо цэргийн оруулах асуудал нь зүгээр нэг стратегийн хэлэлцүүлэг бол огтоосоо биш юм. Харин ирээдүйн дэлхийн хувь тавиланг шийдэх жинтэй сорилт гэж харах нь зөв юм а. Европын холбооны энэхүү хэлэлцүүлэг нь эрх чөлөө болон тусгаар тогтнолын төлөөх эв санааны нэгдэл байсан уу? Эсвэл хүн төрөлхтнийг дахин дэлхийн дайны гал турхирсан түүхэн автаа бодж үлдэх үү гэдгийг хожимын өдөр бол шүүх болно. За гэхдээ хэрвээ үнэхээр шүүж чадах эцсийн амьд хүн үлдсэн тохиолдолд шүү дээ. 20 дугаар зуун бидэнд нэгэн том хичээлийг заасан нь их гүрнүүдийн дайнд шийдвэр жижиг орны газар нутаг дээр өрнөдөг боловч үр дагаврыг нь дэлхийн нийтээр амсдаг гэх хичээл юм. Ямар ч тач Европ төв хэрвээ цэргээ оруулбал Орос хариу арга хэмжээ заавал авч таарна. Харин Оросын хариуны улмаас дэлхийн хувь тавилан өөрчлөгдөж магадгүй. Хэдхэн улс төрчдийн гарын үсэг, ганцхан тушаал, ганцхан нисэг сум төдийд дэлхийн 3 дугаар дайн ихэрч магадгүй. Түүх үүнийг хэдийнэ харуулсан. Харин бид бүхэн хангалттай сургамж авч чадсан болов уу? Эцэст нь би бас энэ контенттойгоо холбоотойгоор номныхон товч танилцуулахыг та бүхэнд бас хүргэе гэж бодлоо. 20 дугаар зуун бол дайн ба инх, ядалт ба сүрэл, шинжлэх ухаан болон хувьслын 90 байсан. Энэ зуунд хүн төрлөختөн сансрын уудамд тэмүүдж, атомын 90 хүл тавьж, эрх чөлөөний төлөө идэвхтэй тэмцэж, эзэнт гүрнүүдийн 90 үед цэг тавьсан 90 байв. Энэ ном бол зүгээр нэг үг өгүүлбэр төдийхөн биш, харин түүх өөрөө ам орж таны өмнө нээгдэх түүхэн гэрэл зургуудын цуглуулга юм. Энэ номороо дамжуулан дэлхийн түүхийг өөрчилсөн, дэлхийн түүхэнд эргэлтийн цэгийг авчирсан голлох үйл явдлуудыг түүхэн гэрэл зургуудын хамтаар дэлгэрэнгүй наривчилсан тайлбаруудын хамт танд хүргэх болно. Берлиний хан нуран унах мөч, сарны гадарга дээр үлдсэн анхны хүний мөр, Нормандын эрэг дээр газардсан дайчдын эрэлхэг эр зориг, нацизмын загалмайлсан эцэг Хитлерийн эцсийн мөч, Хирошимагийн сүүдэрт үлдсэн гуниг, Вудстокийн эрх чөлөөний хашгираа, энд бүгд бий. Түүхийг номноос унших нэг хэрэг, харин нүдээр үзэж яг тухайн мөчөд дэрэгдэн байсан мэтэр мэдрэх бас нэг өөр хэрэг. Хүн төрлөختөн бид өнгөрснийг мэдж байж ирээдүгэн бүтээдэг жамтай. XX түүх ном таны дэлхийн түүхийн мэдлэгийг баяжуулж ирээдүйн дэлхийн ертөнцийн дүр зургийг илүү бодитоор харахад тань туслах болно. Та энэ номыг нээгээд ердөө нэг л хуудсыг сөхөх төдийд дэлхийн түүхэн хувь заяа өөрчлөгдөж байсан тэдгээр гайхамшигтай мөчүүд рүү очих болно. Ингээд хүн төрлөختний болон дэлхийн ертөнцийн түүхийн хамгийн сэтгэл тогтлуулам, хамгийн игцэгтэй мөчүүдийг XX түүх ном танд хүргэж байна. Энэхүү хосгүй бүтээлийг Subotai Pictures сувг өөрсдийнх нь 5 жилийн ойд зориулан бүтээж байгаа бөгөөд гадуур огт худалдаалагдахгүй. Мөн limited edition
хийшин байдлаар тун цөөхөн хувь хэвлэгдэж байгаагаар онцлогтой. Энэ ном нь түүх танин мэдэхгүй улс төр олон улсын харилцааны чиглэлээр контент бүтээдэг Subotai Pictures сувгийн үнэнч үзэгчид болон түүх сонирхон судалдаг хүн бүхэнд мөн ховор чамин ном цуглуулах дуртай цуглуулагчдад хизээч үндсэндээ автахааргүй гайхамшигтай бүтээл болсон гэдгийг батлан хэлж байна. Ингээд та манай сувгийг үздэг бол, манай сувгийг дэмждэг бол бид бүхний зүгээс та бүхэнд санал болгочгүй энэхүү гайхалтай номыг худалдан аваарай гэж хүсье.